Улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олгор олгох тухай хууль батлагдсантай холбогдсон хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээн, садан төрлийн холбоотой гэж тогтоолохоор шүүхэд нэхэмжлэл хүсэлт гаргаснаар энэ төрлийн хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх явдал бол нэмэгдсээр байгаа. Энэ нь бол хуульд заасан цагаатгалын нөхөн олгоор тогтоолох үндслэл болдгоо. Төрлийн хүн гэдэгт гэрлэгчдийн эмэг эх, өвөг эцэг, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хамааруулан ойлгоно. Садан төрлийн хүн гэдэгт гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, аавг, нагц, тэдгээрийн хүүхдүүдийг хамааруулна. Улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олгор олох тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлахдаа хэлмэгдэгчдийн ач зээ гэдэгт хэлмэгдэгчдийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охиноос төрсөн хүүхэд, мөн хэлмэгдэгчдийн төрсөн ах, эрэгтэй дүүгээс гарсан хүүхэд, төрсөн эгч, эмэгтэй дүүгээс гарсан хүүхдийг хамааруулан ойлгохоор заасан байдаг.